Сайн байцгаана хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээл олон улсын харилцаа бүлэгсүүдийн хичээл номер 4-ийг өнөөдөр заана. Хичээлийн сэдвийн хүрээнд нэгдсэн үндэсний голбоо төрөлцсөн байгууллагуудыг өнөөдөр дэлгэрүүлж үзэх бол хичээлийн хүрээнд бид юуг судлах вэ? Нэгдсэн үндэсний байгууллагын голбоо төрөлцсөн байгууллагын талаар ойлголттой болох хамгийн түрүүнд хоёрдугаарт нь бид юуг чаддаг болох вэ? Тухайн байгууллагын чиглэлийг онцлог давуу талыг тайлбарладаг болох байгаа. Хичээлийн агуулгын хувьд нэгдүгээрт нь нэгдсэн үндэсний байгууллагын тухай ойлголт, хоёрдугаарт нь нэгдсэн үндэсний байгууллагын гол байгууллагын тухай ойлголт, гуравдугаарт нь нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагын тухай ойлголтыг дэлгэрүүлэх бол гол ойлголт ангилыг тогтон үзэж дэвтэр дээрээ хүүхдүүд та бүхэн тэмдэглэн аваарай. Нэгдсэн үндэсний байгууллагын түүхээс хараад үзвэл 1943 оны 10 дугаар сард Москва хотно Америк нэгдсэн улс, Их Британи, Золот холбоот улс, гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хүндрэлтний аюулгүй байдлын талаарх 4 улсын тунх гаргаж дэлхийн 2 дугаар дайны дараа олон улсын хэмжээний их тайвны байгууллага дахин байгуулах хэрэгцээтэй гэж үзсэн байдаг. Үүнээсээ үндэслээд 1944 оны 8-аас 10 дугаар сард Америк нэгдсэн улс, Их Британи, бүгд найрамд хятад ард улс, Золот холбоот улсын төлөөлөгчдөд Вашингтонд хуралдаж нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг боловсруулсан байна. 1945 оны 4 сарын 25-нд Герман буюу Япон дайн зарлаад байсан холбоотны 50 улс нэгдсэн үндэсний байгууллагын байгуулах үйл ажиллагааг Сан Франциско хотноос зөвлөрч чуулж тухайн хурлаас нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг хэлэлцэн баталсан байдаг. Энэ бол нэгдсэн үндэсний байгууллагын төрийн буюу нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны далбаа байгаа бөгөөд энийг дэлхийн нийтээр хэрэгжилж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын гол байгууллагууд нь нэгдүгээрт нь ерөнхий ассамбле, хоёрдугаарт нь аюулгүй зөвлөл, гуравдугаарт нь эдийн засаг нийгмийн зөвлөл, дөрөвдүгээрт нь ажлын алба буюу нарийн бичгийн дарга нар, тавдугаарт нь олон улсын шүүх зэрэг бүгд багтж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн үндсэн зарчмуудыг хараад үзвэл нэгдүгээрт нь инх тайван аюулгүй байдлыг сахих, хоёрдугаарт нь үндэстэн хоорондын найрамдал харилцааг тогтоохыг зорддог, гуравдугаарт нь дэлхийн нийтийн чанартай асуудлаар хамтран ажиллах, дөрөвдүгээрт нь үндэстнүүдийн үйл ажиллагааг нэгтгэх төв байх гэдэг зарчмыг өргөдлөнө. Нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны хэл нь Араб, Хятад, Англи, Франц, Орос, Испани хэл байдаг бол нэгдсэн үндэсний байгууллагын төв байр нь Нью-Йорк хотод байрладаг байна. Тэгээд нэгдүгээрт нь гол байгууллагын эхний байгууллага бол ерөнхий ассамбле бүх гишүүн улсаас бүрдэх буюу ерөнхий чуулганд улс төрс бүрээс нэг эрэхтэй бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагатай холбоотой бүх асуудлыг хэлэлцсэн буюу ерөнхий ассамбле жил бүрийн 9 сарын 3-нд мегмар гарагт ажиллаа эхэлдэг бөгөөд 12 сард завсарладаг байна. Хоёрдугаар байгууллага нь аюулгүй зөвлөл бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл нь маш том эрх мэдэлд олгосон байдаг бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахилах хүчний тусламжтайгаар энхийг сахилах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй бөгөөд аюулгүй зөвлөгийн байнгын 5 гишүүн орноор Америк нэгдсэн улс, Франц, Орос улбаны улс, Их Британи бүгд найрамд хятад ард улс багтдаг байна. Эдийн засаг нийгмийн зөвлөл буюу тэрэгдэх байгууллагууд нь олон улсын хөтөлбөрийн байгууллага буюу ILO гэж байгаа. За бүс нутгийн эдийн засгийн зөвлөлүүд буюу Аз намхан талайн эдийн засаг, за нийгмийн эдийн засгийн зөвлөл 1947 онд байгуулагдсан бол анхны бүс нутгийн эдийн засгийн зөвлөлийг байгуулга мөн комиссаруудын буюу нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн комиссаруудын хороо буюу 1948 онд байгуулагдсан бол хүний эрхийн түгээмэл тунхаглал олон улсын хүний эрхийн гэрээ зэрэг баримтчгийг гаргаж одоогоор хүн төрөлхтөн нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан бичиг баримтыг одоо хүртэл дагж мөрдөж байгаа улсууд байна. За ажлын алба буюу нарийн бичгийн дарга нарын хувьд аль нэг улс орны нөлөөнд давталгүй дундыг баримталдаг нэгдсэн үндэсний байгууллагын удирдлагын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга бол удирддаг. За олон улсын шүүхийн хувьд бол нэгдсэн үндэсний байгууллагын 45 онд байгуулагдсан ийм онцлогтой байсан. За нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1988 он нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах буюу цэнхэр дуулах нутагч нэрлэдэг Монгол улсаас одоо ч хүртэл явж байгаа. 2001 он нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн Кофи Аннан бол энх тайвны Нобелийн шагналыг хүртсэн байдгаараа онцлогтой. За ЮНЕСКО бүх нийтийн анхан шатны боловсрол буюу
Өс соёлыг хамгаалах соёлын иргэншлүүдийн харилцан ойлгоцлог бүхий хөгжил зэргийн үйл ажиллагааны зорилт болгодгоор онцлогтой бөгөөд энийг бид нар соёл болон олон улсын зарим хичээлүүд дээр бол илрүүлж үзэж байгаа. За мөн дараагийн 2 дахь байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан байгаа. 1965 он Нобелийн их тайвны шагнал хүртсэн бөгөөд манай ах буюу нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай 1965 оноос хамтын ажиллагаа тогтсон бөгөөд мөн ЮНИСЕФ буюу үйл ажиллагааг удирдлага болгодог хүүхдийн эрхийн тухай конвенцүүдийг Монгол улс 1990 онд нэгдсэн байгаа. За хүний эрхийн тухай буюу комиссар буюу дэлхийн 20 дугаар дайны маш их хүн тархислал буюу аймаглан устгах үйл явдалтай хамааралтай бөгөөд хүний эрхийн түгээмэл тунхаглалын хууль зүйн үүднээс заавал биелэх ёстой биш бүх хүн төрлөختөн орнууд мөрдөх ёстой буюу энийг бол 1948 онд баталсан байдаг. Улсын валютын сан олон улсын валютын сантай 1991 онд Монгол улс олон улсын валютын санд хэлсэн бөгөөд энэ нь ямар учиртай байгуулах гэхээр мөнгө болон валютын зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах буй олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага буюу Төв Америкийн нийслэл болох Вашингтон хотод 7 сарын 1-нд 185 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Дэлхийн хүн амын эрүүл мэндийг зохицуулах буюу нэгдсэн үндэсний байгууллагын салбар байгууллага гэдгээр 1948 онд байгуулагдсан байна. За эдгээр дурдж байгаа байгууллагууд бол одоо төрөлцсөн байгууллагууд явж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. 6-ад нь хүн амын сан байна. 1969 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гол зорилго нь нөхөн үржих эрүүл мэндийн зөв таатай орчныг бүрдүүлэх хүн амын өсөлтийн түвшинтэй холбоотой асуудлаар анхаарлаа төвлөрүүлж хамтран ажилладаг байгууллага. За 7 дахь нь буюу төрөлцсөн байгууллагын Дэлхийн банк байна. Дэлхийн банк нь Сэргэн босгол буюу хөгжлийн олон улсын банк нэртэйгээр 1944 онд анх байгуулагдсан бол Дэлхийн банк нь олон улсын валютын сангаас юугаараа ялгаатай юм гэхээр 1944 онд Брит том буюу буудсын бага хурлаар үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын валютын сангийн чиг үүрэг нь Дэлхийн банкны чиг үүрэгт нэмэлт байдлаар хэрэгждэг боловч олон улсын валютын санд бие даасан байгууллага болээ. За Дэлхийн банк нь хөгжиж буй орнуудын дэмжлэг үзүүлдэг бол олон улсын валютын сан нь олон улсын валютын тогтолцоог тогтвортой болгох зорилготой ажилладаг гэдгийг түрүү мөн дурдсан байна. Ингээд өнөөдөр хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.